Өнөөдөр бид Сансар Хотургын хаанагтай ертөнцийн эзгарт болох гайхалтай үйл явдлуудын гэрч болно. Бидний хизээж харж байгаагүй, хизээж мэдэрч үзээгүй хачирхалтай зүйлсийн талаар ярих учраас дэлхийн хэмээх гаригийг төр зурмаар дараа. Учир нь орон зай, цаг хугацааны тухай бидний ойлголт мухардалд орж, төсөөлшгүй их хурд, хүнд маасын талаар ярилцах болно. Юуны өмнө энэ сэдвийг ярихаас өмнө бүгдийг эхнээс нь эхлэх хэрэгтэй. Тиймээс бид одноос эхлэх ёстой. Нэгдүгээр хэсэг од 13.8 тэрбум жилийн өмнө агуу их тесрэлт болж хормын дотор л орчлон ертөнц үүссэн. Их тесрэлтээс хойш 100 сая орчим жилийн дараа анхны одод үүссэн гэж үздэг. Гэхдээ тэр үеийн одод бидний мэдэх оддоос хамаагүй аврах том байлаа. Аврах том гэдгийг манай нар шиг гэж төсөөлж байж магадгүй. Тийм биш. Анхны одод манай нарнаас хэдэн тэрбум дахин том, хэдэн их найд дахин хүнд байлаа. Эдгээр оддын ихэнх хувийг ус төрөгч эзэлдэг. Хэдэн сая жилийн дараа эдгээр оддын насан дуусч, асар хүчтэйгээр тесэрч Сансар Хотургууд маш их хэмжээний материалаа цацсан. Харин тесрэлтээс үлдсэн хүнд элементүүд нь аврах том хар нүхнүүдийг үүсгэсэн байна. Тиймээс ертөнц даяар тархан байгаа галактикуудын төвд яг л ийм байдлаар үүссэн аврах том хар нүхнүүд оршин байдаг. Тесрэлтийн үед сансарт цацагдсан материалууд нь цаг хугацааны туршид таталцлын нөлөөгөөр дахин нэгдэн нийлж өөр нэг шинэ одыг үүсгэдэг. Ийм байдлаар дараагийн одод үүсэх маягаар энэ процесс дахин давтагддаг. Тэгвэл од яагаад тесэрдэг юм бэ? Тэнд яг ямар үйл явц явагддаг юм бол? Хэдэн тэрбум, хэдэн их найд тонн халуун айлмыг болсон ус төрөгч таталцлын хүчээр цөм рүүгээ маш их хүчээр дарж байдаг. Ийм их хүчээр шахаж байгаа учраас цөмд байгаа ус төрөгчүүд гээлий хэмээх бодисыг үүсгэнэ. Энэ үед таталцлын эсрэг түлхэж зүхтахыг оролддог энергийг ялгаруулж эхэлдэг. Тиймээс одод өөрийн энерги цаг үргэлж алдаж байдаг. Одны цөмд үүссэн гээлий сансарт цацагдах процесс хэдэн тэрбум жил үргэлжилнэ. Эцэст нь одны нас дуусч ус төрөгч шавхагдах бөгөөд тесрэхэд бэлэн болдог байна. Хэдий том од байна, төдий чинээгээрээ богино насалдаг. Одны мөхөл нь үнэндээ төгсгөл биш, харин ч бүх зүйлсийн эхлэл. Манай нар бол дундаж хэмжээний од. Ийм хэмжээний одны нас гүйцэх үед маш ихээр тэлж авраг улаан од болон хувирдаг. Энэ үедээ одоогийнхоос бараг 200 дахин том болж тэлэх ба манай дэлхийг залгих болно. Шатаах түлшгүй болсны улмаас тесрэх бөгөөд цөмд нь хүнд материалууд нь үлддэг. Ийм одыг цагаан од гэдэг. Одоогоос 5 тэрбум жилийн дараа манай нар мөхөж ийм цагаан од болох бөгөөд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй бүдэг гэрэлтсэн тэнгэрийн эрхэс болох юм. Гэхдээ цагаан одны амьдрал ингээд дуусчихгүй. Тэд дахин хэдэн тэрбум жил наслах болно. Тэгвэл манай нарнаас том оддыг илүү сонирхолтой хувь заяа хүлээж байдаг. Хоёрдугаар хэсэг нейтрон одны үүсэл. Орчлон ертөнцийн бүх зүйлс атомудаас бүрддэг. Харин атом нь 3 хэсгээс бүрдэнэ. Эерэг цэнэгтэй протон, сөрөг цэнэгтэй электрон болон цэнэггүй нейтрон бөөмөөс бүрдэнэ. Гэтэл электрон, протон хоёр бие биетэйгээ ойрхон байхыг үнэхээр хүсдэггүй. Тэгвэл аврах том одны даралт маш их учраас электрон, протон, нейтронуудыг нэгт шахаж хүчээр нийлүүлдэг. Нарнаас 3 дахин хүнд маастай оддын түлш шавхагдаж дуусах үед одны дотроос гадагш чиглэсэн даралт үүсгээ болж төв рүү чиглэх таталцлын хүчийг зогсоох зүйл байхгүй болдог. Тиймээс одны гаднах хэсгүүд дотгошоо нурж маш хүчтэй даралтаар дотогш шахагдсан материалууд эцэст нь тесэрдэг. Бид энэ үзэгдлийг супернова гэж нэрлэдэг. Ийм тесрэлтийн улмаас цацарч буй материалууд гэрлийн ордны 25% төрдөг байна. Харин тесэрсний дараа даралтанд шахуулсан одны төвд үлдсэн маш хүнд материал нь нейтрон од болон хувирдаг ажээ. Ийм нейтрон одны масс нь дэлхийгээс сая дахин хүнд байх боловч ердөөл 10-аас 20 км хэмжээтэй байх юм. Илүү ойлгомжтойгоор хэлбэл 8 тэрбум хүнийг 1 см хэмжээтэй болтол нь шахчихна гэсэн үг. Төсөөлөхөд хэцүү байгаа биз. Гэхдээ цаашид бүрэл хачирхалтай зүйлс тохиолдно гэдгийг санаарай. Ийм хүнд болсон нейтрон одны таталцлын хүч маш их учраас гэрлийг хүртэл морилгож чадна.
татах хүчний улмаас гэрлийг хүртэл морилгох учир чи нейтрон одны урд болон ард талыг нэгэн зэрэг харах боломжтой. Эсвэл нейтрон одны цаа талд байгаа оддыг харж болно гэсэн үг. Нейтрон одны төв рүү ойртох тусам протон нейтронууд илүү их шахагдах учир бараг тэр чигээрээ нейтронууд л үлдэнэ. Тиймээс бид үүнийг нейтрон од гэж нэрлэдэг. Гэхдээ нейтрон одны цөм хэсэгт яг юу байдаг талаар бид одоогоор нарийн сайн мэдэхгүй. Магадгүй бидний мэдэхгүй онцгой шинж чанартай, хачирхалтай бодисууд үүсдэгч байж болох юм. Нейтронууд маш нэгтээс гадна төгс бөмбөрцөг хэлбэртэй. Манай ертөнцийн дээрх хамгийн төгс бөмбөрцөг гэж хэлж болно. Түүн дээр хамгийн өндөр уул нь ганцхан сантиметрийн л өндөртэй. Учир нь хэтэрхий хүчтэй татах хүч нь гадаргууг ийм гөлгөр байхад хүргэдэг. Төсөөлөд үзтээ 20 км диаметртэй, хэдэн зуун их найд тонн масстай төгс бөмбөлөг сансрын орон зайд хөвж явна гэд төсөөлдөө. Түүнээс гадна нейтрон од маш хүчтэй соронзон оронтой байдаг. Соронзон орон нь дэлхийхээс 100 саяас 1 квадриллион дахин хүчтэй байх боломжтой. Супернова дэлбэрэлтийн дараа үлдсэн нейтрон од асар хурдтайгаар эргэлдэж эхэлдэг. Энэ үедээ секундэд 700 гаруй удаа буюу бараг гэрлийн хурдны 4/1 хүрдэг байна. Ингэхдээ хоёр туйлаараа асар хүчтэй цацраг туяа ялгаруулна. Энэ нь маш их энергийг цацах бөгөөд манай нарны 1 тэрбум жилийн туршид ялгаруулах энергийг хэдхэн секундын дотор л цацаж орхидог. Ингэж эргэлдэх үедээ зарим нейтрон одны туйлууд тогтворгүй болж эргэдэг учраас цохилж буй од буюу пулсар гэж нэрлэдэг. Пулсар однууд секундэд хэдэн мянган удаа эргэх бөгөөд энэ үедээ гэрлийн хурдны 65% хүрдэг гэж тооцоолжээ. Хэрв ийм одны туйлаас ялгарх цацраг туяа дэлхийг унах юм бол бидний мэдих бүх амьдрал бүрэн устдах аюултай. Гэхдээ тэр цацраг туяа хэр холоос ирэхээс гамшигын нөлөө шалтгааллах боловч хангалттай холоос ирсэн ч гэсэн дэлхийн озоны давхархыг гэмтэж чадах хэмжээний хүчтэй байх юм. Гэхдээ айх зүйлгүй. Одоогоор бидний чиглэсэн цацраг туяа байхгүй бөгөөд энэ өргөн удам сансар огторгойд биднийг унах магадлал асар бага байдаг. Сонирхолтой нь пулсар одны систем гэж бас байдаг. 1992 онд эрдэмтэд пулсар одыг тойрон эргэх гариг байгааг илрүүлсэн бөгөөд ийм гаригууд дээр бидний мэдэх амьдрал оршин тогтнох боломжгүй гэж үздэг. Учир нь пулсар одны хүчтэй соронзон шуурга нь агаар мандал үүсэх боломжийг олгохгүй бөгөөд ийм гаригууд ихэнхдээ хүнд металл, магадгүй алмазаас бүрдсэн байх юм. Пулсараас гадна нейтрон одны өөр нэг ангиллал байдаг. Магнетар. Нейтрон одод хүчрхэг татах хүчтэй учраас ойр орчмын гаригууд сансрын биетүүдийг өөртөө татаж массаа нэмсээр байдаг. Масс нэмэх тусам илүү хурдан эргэлдэнэ. Ийм нейтрон одыг магнетар гэдэг. Магнетар нь нейтрон одтой төстэй боловч маш хурдан эргэдэг учраас бүрч илүү хүчтэй таталцал соронзон орон үүсгдэг. Тэд ердийн нейтрон одноос 1000 дахин хүчтэй соронзон оронтой. Харин дэлхийн соронзон орноос хэдэн тэрбум дахин их гэсэн үг. Хэрв хүн ийм одонд 1000 км ойртож очлоо гэж бодвол чиний биеийн атом дахь электронуудыг эвдэх учраас нүд ирмэхийн зурал чиний бие атомын төвшөнд задрах болно. Гэхдээ ийм хүчтэй соронзон орн нь нэлээд тогтворгүй байдаг учраас хэдэн 10,000 жилийн дараа үгүй болдог. Энэ бол орчлон ертөнцийн хувьд нүд ирмэх хугацаа гэж хэлж болно. Магнетар одод бусад нейтрон оддыг бодвол маш ховор байдаг. Бид одоогоор ердөө 30 гаруй магнетар одыг олж илрүүлээд байна. 3 дугаар хэсэг. Нейтрон оддын мөргөлдөөн. Сансар огторгой өргөн удам. Гэхдээ хэдэн зуун сая нейтрон одод нэгэндээ ойртон очих тохиолдол байдаг. Эсвэл бие биенээ тойрон эргдэг хос одод супернова болж дэлбэрсний дараа 2 нейтрон од болон үлддэг. Дараа нь өөрсдийн хүнд массын нөлөөгөөр таталцлын харилцан үйлчлэлд орсон нейтрон одод бие биедээ ажмаар ойртсоор. Дараа нь тэд хоорондын массын төвийг тойрон эргэлдэх бөгөөд илүү ойртох үедээ их хэмжээний таталцлын долгионыг ялгаруулж эхэлнэ. Тэд бие биедээ ойртох тусам илүү хурдтай эргэлдэх бөгөөд яг мөргөлдөхийн өмнө гэрлийн хурдны 20% хүрдэг байна. Ийм хүнд масстай хоёр биет ийм их хурдаар мөргөлдөх үед ямар их энерги ялгарч болохыг төсөөлөхөд хэцүү. Нейтрон оддыг мөргөлдөх үед тэдний асар хүчтэй таталцлын хүч нь одны хэлбэрийг эвдэж секунд ч хүрэхгүй хугацаанд нэгдэн нийлдэг. Ингэснээр маш хүчтэй тесэрч асар их энерги ялгарх бөгөөд энэ үзэгдлийг килонова гэж нэрлэдэг.
Ийм тесрэлт нь орчлон ертөнцийн дээрх хамгийн хор үнэлтэд гамма цацрагийг үүсгэдэг бөгөөд таталцлын долгион нь хэдэн сая гэрлийн жилийн зайд ч хэмжигдэж болох үс хүчтэй байдаг. 2017 онд хүмүүс GW 170817 гэж нэрлэгдсэн биднээс 130 сая гэрлийн жилийн зайд орших 2 нейтродны мөргөлдөөнөөс үүссэн таталцлын долгионы дохиог бүртгэж авсан байдаг. Энэ дохиог ойролцоогоор 100 секундын дууны долгион болгон бичиж авчээ. Таталцлын долгион нь нэг иймэрхүү сонсогдоно. Гэхдээ энэ бол алс хол зайд ихэнх хүчээ алдсан долгион. Харин мөргөлдөөнийг ойрхоноос харвал ямар аимшигтай байхыг төсөөлөх аргагүй. Нейтродын мөргөлдөөнөөс үүссэн гэрэл бүхэл бүтэн галактикийн гэрэлнээс хурц гэрэлтэх учир чиний биеийн бүх яс, эд эрхтнүүдийг нэвт харагдуулах болно. Мэдээжээр энэ үед ойр орчимд нь хүн байтугай гариг байсан ч юу ч үлдэхгүй бот үсрэх юм. 130 сая гэрлийн жилийн алсад мөргөлдсөн хоёр биетийн нөлөө ертөнц даяар ийм хол тархаж байна гэдэг нейтродны мөргөлдөөн ямар хүчтэй болохыг баталж байна. Ингэж нэгдэх үзэгдлийн дараа илүү том, илүү их масстай нейтрод болон үлдэнэ. Эсвэл өмнөхөөсөө хүнд масстай болсон хар нүх болон хувирдаг. Бидний мэдж байгаагаар ертөнц дээрх хамгийн хүнд масстай нягт ихтэй биет бол хар нүх. Харин түүний дараа нейтрод ордог. 4-р хэсэг хар нүх болон нейтродын мөргөлдөөн. Хар нүх бол нейтродноос илүү хүнд, илүү том хэмжээтэй. Хүмүүсийн мэдж байгаа хамгийн жижиг хар нүх 12 км хэмжээтэй бол хамгийн том хар нүх Феникс А нь нарнаас 100 тэрбум дахин хүнд 590 тэрбум километрийн диаметртэй. Тэгвэл ойролцоо хэмжээтэй нейтрод хар нүх хоёр мөргөлдвөл юу болох вэ? Үнэн дээр нейтродтой мөргөлдөж байгаа хар нүхийг олох нь битгий хэл хар нүхийг өөрийг нь олж илрүүлэх нь хэцүү ажил байдаг. Учир нь хар нүхнээс гэрэл хүртэл зугатаж чадахгүй учраас гэрэлтэж харагддаггүй. Тиймээс хар өнгөтэй байдаг. Бид нейтродтой мөргөлдөх, хар нүхтэй нэгдэх үйл явцыг илрүүлж байсан ч ийм мөргөлдөөнийг хараахан илрүүлээгүй байлаа. Гэтэл 2020 онд LIGO хэмээх таталцлын долгионыг ажигладаг төвийн эрдэмтэд 10 хоногийн зайтай 2 мөргөлдөөнийг ирж болжээ. Эхнийх нь манай нарнаас 9 дахин хүнд масстай хар нүх болон 1.9 дахин хүнд нейтродны мөргөлдөөн байсан. Энэ үзэгдэл биднээс 900 сая гэрлийн жилийн алсад болсон. Харин 2 дахь мөргөлдөөн нь 6 нарны масстай хар нүх, 1.5 нарны масстай нейтрод байжээ. Энэ үзэгдэл биднээс 1 тэрбум гэрлийн жилийн зайд болсон гэж үзсэн. Сонирхолтой нь ертөнц дээрх хамгийн нэгт 2 биетийн мөргөлдөөн төсөөлшгүй хүчтэй дэлбэрэлт үүсгэх байх гэж бодож байсан ч тийм биш байлаа. Тэдний мөргөлдөөн харин ч нам гүн болсон гэж үзсэн. Учир нь хар нүхний масс нейтродноос хамаагүй их байсан учраас нейтродыг өөртөө чимээгүйхэн залгиж илүү том, илүү хүнд хар нүх болон хувирсан гэж үзжээ. Чимээгүйхэн гэдэг нь супернова тесрэлттэй харьцуулж хэлж байгаа хэрэг шүү. Гэвч үнэндээ тэнд маш аимшигтай үзэгдэл болдог нь тодорхой. Хар нүх болон нейтродын мөргөлдөөн ертөнцид тийм ч ховор биш. Эрдэмтдийн тооцоолсноор биднээс 1 тэрбум гэрлийн жилийн зайд сар бүр ойролцоогоор нэг ийм нэгдэл болдог байж болно гэж дүгнжээ. Одод төрж дараа нь мөхдөг. Гэхдээ энэ нь тэдний амьдралын төгсгөл биш. Харин шинээр төрж өөр хэлбэр шилжиж амьдралаа үргэлжлүүлдэг. Харин хүмүүс бид асар том одны гоёмсог өнгөлөг мананцрын аврах том тесрэлтийн нэгэн хэсэг. Бид бол ертөнцийн харанхуй мохорт хөвөх бяцхан цэнхэр гариг дээр үүссэн цаг хугацааны өчүүхэн хэсэг билээ. Энд хүрээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Таалагдсан бол лайк, share, subscribe